уул нь бол нэг нь эрүүгийн маргаан, гэмт хэрэгтэй холбоотой маргаан, нэг нь болохоор эд хөрөнгийн хохирол нэхэмжилж байгаа толгой маргаан багхгүй юу. Бусад улсад бол эрүүгийн маргааныг шудраг шийдвэрлэхэд энэ садаа болж байгаа гэж үзэх юм бол шууд тусгаарлаад иргэний шүүхээр явах эрхийг нээгдэж чинь. Тэндээ анхан уу, дав заалт уу, дээж шүүх хүртлээр явна. Гэтэл би 20,000 төгрөгийн хохиролтой гэдэг юм уу эсвэл 200,000 төгрөгийн хохиролтой гэж байгаа хүн эрүүгийн дав заалтах руу гомд гарахаар ял нь хөнгөн хүндэтсэн гэдэг рүү гомд гараад эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө эрүүгийн хэрэг шалгуулгаж байгаа хүний хувьд энэ өөрөө шудраг бус гэж үздэг юм байл. Тэгээд тийм учраас нөгөө мөнгө нэхэмжилж байгаа хүнд эрүүгийнх рүү дав заалтахгүй та хэрвээ эндээ гомдолтой гэж байгаа бол иргэний журмаар маргаанаа явж болно гэдэг энэ салгааг нь гаргаж өгсөн уулын заалт байсан. Тэгсэн чинь үндсэн хуулийн дэстээр яаж ямар тайлбарууд авсан мэдэхгүй давзаалт одоо шүүх домцаалт гарахыг хааж яах гэдэг байлаар шийдсэн юм бэл. Ингэх юм бол нөгөө эрүүгийн хэрэгтэй шүүгдэж байгаа хүний эсрэг иргэний журмаар асуудлаа шийдүүлж болох хүн гомдол гаргаа явна гэдэг чинь тэнд яллагч юм уу өөр байр суурь илэрхийлээд байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо шинэ эрүүгийн байдлын шийдэх хуулиар чинь яг энэ зарчим бас дахиад орж ирж байгаа. Яллах чиг үүргүүл зөвхөн прокурорт өмгөөлөгч хоёрт байгаа. Бусад улс оронд эрүүгийн шүүх хуралдаанд хохирогчийг шүүх хуралдаанд зөвхөн гэрчээр дууддаг юм бэл. Оролцогч биш. Процесс дотор хамгаалтуудыг зааж өгдөг. Манайх болохоор хоёр прокурорт болчиход байгаа, яллагчтай болчиход байгаа байхгүй юу? Прокурор яллана, дээр нь хохирогч яллана. Тэгээ хохирогч гомдно, прокурор бас дав заалдана. Ингээд ирэхээр нөгөө шүүхийн өмнөх эргэтгэж гэдэг зарчим ч өөр байхгүй болчихсон. Тэгээ иймэрхүү маш суур зарчим бөгөөд хүний эрхтэй холбоотой асуудал уул нь энэ. Биднес бол үндсэн хуулийн дэвтэр дахиад явж үзэх хэрэгтэй. Яг маргааны үндслүүдээр.